Сайн мэцхан уу та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний технологийн томоохон компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараагийн өдрийг эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл Search 2D Matrix гэдэг нэртэй бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого юм бэ гэвэл хэдүүдэнд нь 2D array өгөгдөх нь байна. За 2D array нь юуг илэрхийлэх юм бэ гэвэл ийм матриксыг илэрхийлэх нь байна. За энэ матрикс нь болохоор хамгийн гол зүйл нь бүх одоо юунууд нь өргөшөө одоо row-д нь бүгд юу яатсан байгаа. Sorted буюу ирэмсэгдсэн байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр 1 3 5 7 гэдээ ирэмсэгдсэн 10 11 16 20 гэдээ ирэмсэгдсэн. За 23 30 34 60 гэдээ ирэмсэгдсэн. За ийм байна. За тэгээд энэ array дотор энэ матрикс дотроос хэдүүлээ өгөгдсөн ямар нэгэн target тоог олох нь байна. За 3 гэдэг тоог олох нь байна тий. Тэгэхээр хэдүүлээ энийг яаж олж болох юм бэ гэвэл мэдээж brute force аргаар олж болно шүү дээ. Нэг нэгээр нь хайж яваа тий. 1 3-тай тэнцвэ байна үгүй 3 3-тай тэнцвэ байна тийм. За тийм учраас хэдүүлээ true гэдгийг шууд энэ дээр бол буцааж байна тий. За хэрвээ хэдүүлгийн хувьд target нь 3 байгаагүй 69 бол яах вэ гэдэг асуудал одоо энэ саяны бодолт нэр гарч ирэх байхгүй. Тэр тоо болгоноор явах хэрэгтэй болж шүү дээ. 1 3 5 7 10 11 10 16 20 23 30 34 60 гэд энд хурж иж хэдүүлээ энэ дотор 60 гэдэг тоог байгаа юм байна гэдгийг хэдүүлээ энэ мэдж байна. За энэний одоо энэ бодлтын time complexity нь юу болох вэ гэвэл O of m-ийг үржих нь n болох нь байна. За энэ юу гэсэн үг вэ гэвэл m нь болохоор одоо энэ өргөшөө энэ row нь энэ column энэ n нь болохоор доошоо row нь болох нь байна тий. Тэгэхээр ийм хэмжээний time complexity-г бол агуулах юм байна гэсэн утгатай гэсэн. За тэгэхээр хэдүүлээ эндээс илүү сайн арга байгаа юм уу? За энэ дээр бол хэдүүл нь хизээд өгсөн байна те log of O of log m-ийг үржих нь n-ээр хэдүүлээ бодох ёстой гэж хизээд өгсөн байна. За тэгэхээр ингэж яаж бодох юм бэ гэдгийг хэдүүлээ харж үзье. За эхлээд энэ жишээн дээр хэдүүлээ зүгээр хаваад үзчихье. За тэгэхээр яах юм бэ гэхээр за 3 гэдэг тоог хэдүүлээ олох гэж байна тийм ээ. Тэгэхээр 3 гэдэг тоог хэдүүлээ олохын тулд sorted байгаа юм чинь хамгийн ихний энэ гишүүнүүд нь ямар байх ёстой вэ гэвэл энэ 3-аас бага байх ёстой шүү дээ. 3-тай тэнцүү юм уу 3-аас бага байх ёстой. Яагаад гэвэл sorted буюу ирэмсэгдсэн байгаа тий багаасаа их рүү ирэмсэгдсэн байгаа. Тэгэхээр бага тоон хамгийн урдаа гарч байгаа учраас хамгийн бага тооноос нь мэдээж энэ target нь тэнцүү юм уу их байжж энэ дотор байгаа энэ array-д нь тэр тоо байна гэж хэдүүл ойлгож байна шүү дээ. Жишээ нь 23-аар ихэрч ивэл 23-ын дараачийн тоонууд нь угаасаа 23-аас илүү байгаа юм чи хизээч 3 энэ дотор байна гэж бол байхгүй шүү дээ тий. Тийм учраас хэдүүлээ за энэ бол болохгүй мэн. За дараа нь яах вэ гэж 3 энд болох юм уу гэхээр энд бол болохгүй. Мэдээж эндээс их байна мөн нөгөө талаас харах хэрэгтэй зүйл нь энэ 7 гэдэг тооноос бага байна тийм ээ. Энийг бид нэр харах хэрэгтэй. 7-оос их гараад ирчвэл хэдүүлэн нь бол олдохгүй шүү дээ. Тийм учраас хэдүүлээ хамгийн ихсэд юуг нь шийдэх юм бэ гэвэл array дотор энэ 3 гэдэг тоо байх боломжтой юм бэ гэдгийг нь хэдүүлээ ихсэд олчих واخгүй. За тэр array-г нь хэдүүлээ сонгоод авчраа тий 1 3 5 7 гэсэн энэ тоог агуулсан array юм байна. Яаж хэдүүлээ энийг олж аваа гэвэл хамгийн энэ array дотор байгаа хамгийн ихний тоо хамгийн сүүлийн тоо хоёрын голд нь энэ target бол байж чадчихээн тий. Тэрнгээр хэдүүлээ олж чадж байна гэсэн үг. За 1 3 5 7-ыг нь олцсон. За тэрний дараа энэ дээр хэдүүлээ зүгээр жирийн binary search хийж штэ тий. Binary search нь яадаг вүсэ? S гэдэг нэг pointer байх хэвээр, R гэдэг нэг pointer байх хэвээр тий. Энэ хоёрын голынх нь pointer-ыг оллоо. Энэ дээр mid нь үрж ирлээ. За mid нь одоо 3-тай тэнцвэ байна. Тийм учраас хэдүүлээ шууд true гэдгийг хэдүүлээ буцаачих болно гэж ойлгоно. За тэгэхээр бид хэдүүлэн бодох тактик нь өөрөө юу юм бэ гэхээр хамгийн ихсэд as array дотор энэ тоо target байх юм бэ гэдэг таамаглалыг хэдүүлээ олоод за тэрийг нь яаж олж байгаа юм бэ гэвэл хамгийн урталт нь байгаа тооноос их хамгийн артталт байгаа тооноос бага. Яг гэвэл бид нэр энэ array-г sorted гэдгийг мэдж байгаа учраас энэ хоёрын голдол байх ёстой гэдэг тэр таамаглалаар хэдүүлээ олчж гинэ гэж
хэдүүлээ ойлгож болох нь. За тэгээд тэр row-ыг нь олсны дараа хэдүүлээ энэ row дотроо хаана байгаа юм бэ гэдгийг олоод хэрвээ байвал true, хэрвээ байхгүй false гэдэг утгыг буцаах нэ. За ерөнхий бодлогын санаа бол ийм. За тэгэхээр хэдүүлээ энэ санаагаа кодчилж үзцгээе. За код юу байх юм бэ? Код яаж бичихдэг юм бэ гэхээр за хэдүүлсэнд нь за илүү өөрсдөө амар болгоод бичийгвэл хэдүүлээ их rows авчид их ямар хідэн одоо юу байгаа юм гэдгийг авчий. Мөрдөө юм бэ гэдгийг авчий. За тэрний дараа хэдүүлээ хідэн багантай юм бэ гэдгийг хэдүүлээ авчий. За энэ бол хэдүүлэнд нь бол хэрэгтэй мэдээж те. За дараа нь хэдүүлэн юу хэрэгтэй вэ гэхээр top гэдэг нэг pointer авчий. Энэ нь болохоор хамгийн ихний in array-г point хийж өгнө гэж хэдүүлээ ойлгож болох нь. За тэрийг яаж авах юм бэ гэвэл мэдээж тэр бол тэгдэх array шүү дээ. Тэг гэж бичиж байна. Мөн хамгийн dot-ийн array-г нь хэдүүлээ авъя. За тэрийг яаж авах вэ гэвэл rows-аас хасах нэг шүү дээ. Тэ? Тэр юу нь бол. За тэгэхээр дараа нь хэдүүлээ юу бичих вэ гэвэл bottom top хоёр нь юу яасаа? Top нь bottom-оос бага байх үед ажиллана гэдэг хэдүүлээ юу гэж. За тэрний дараа хэдүүлээ row буюу яг тухайн одоо point хийх гэж байгаа top болон bottom-ийн нийлбэрийн хоёр туваас нь тэр хэдүүлээ мөрийг осчно гэж хэдүүлээ ойлгож болох нь. За энэ мөр дотор байгаа. За хэдүүлэнгийн хувьд бол одоо хамгийн ихний энэ жишээн дээр авч үзэхэд ихний мөр 3 дахь мөр хоёрыг хэдүүлээ энэгээр point хийцэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр мөрний голын мөр гэхэр чи энэ мөрийг одоо голынх нь мөрийг авч ийн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ голын мөр дотор байгаа. За матриксийн энэ голын мөр дотор байгаа. Тэгдэх элемент нь target-аас илүү болвол буюу target нь илүү бага болвол гэсэн үг шүү дээ. Бага болж байгаа юм чи хэдүүлээ дээш зүрх хэрэгтэй тий. Тийм учраас bottom row хасах нэг болох нь шүү дээ. Дээш зүрж хэдүүлээ авч үзэж जैन тий. Яг тэгвэл дээшээгээ илүү бага юунууд нь байх хэрэгтэй шүү дээ. Яг тэгвэл sort хийгдсэн учраас тий. Тэгэхээр хэдүүлээ энэ голынхоо row-ыг илүү дээшээгээ болгохын тулд хэдүүлээ энэ bottom-ыг ашиглаж байна гэсэн. За else if нөхцөл нь юу байх юм бэ гэж хэдүүлээ ярьсан хэрвээ row-ийнх нь хамгийн артлынх нь буюу cost-оос хасах нэг нь нэгээс нь target нь илүү их байвал хэдүүлээ top-о доошлуулах хэрэгтэй. Илүү том тоонууд руу аваачих хэрэгтэй гэсэн. За тэгэхээр ингээд за нөгөө нөхцөлд яах юм бэ гэж хэдүүлээ break хийгээд зогсооч байна. Яг тэгвэл бид нэр энэ row-ыг осчлоо гэж хэдүүлээ осчиж бодчих болох нь байна тий. За эсвэл бол ямар нөхцөл байж болох юм бэ гэхээр top нь bottom-оос илүү их гараад ирсэн нөхцөл хэдүүлээ шууд return false гэнэ. Return false гэнэ. Яг тэгвэл энэ олдоогүй гэсэн. Тэр тоо энэ нөхцөлийг хангах одоо жишээ нь хамгийн одоо артлынх нь тоо, хамгийн уртлынх нь тоо дунд нь байх тэр target-тай байх тэр нөхцөл нь бол олдоогүй гэд хэдүүлээ ойлгочих жоох юм тий. Тийм учраас хэдүүлээ энэ дээр return false хийх хэрэгтэй. За тэгээд энэний дараа хэдүүлээ яах ёстой вэ гэхээр мэдээж яг тэр хэдүүлэнгийнх нь row байгаа шүү дээ. Одоо яг энэ target-ус тэр яг дунд нь байгаа гэсэн тэр row байгаа. За тэрийг яаж болох вэ гэвэл top тэр нэмэх нь bottom хуваах нь 2 шүү дээ. Яг тэр одоохондоо байгаа top bottom 2 нь хоёрыг хуваах нь 2 нь яг тэр target-ыг агуулсан row байна гэж хэдүүлээ ойлгож болно. За тэгээд дараа нь хэдүүлэнд нь S хэрэгтэй дахиад R хэрэгтэй. Энэ R нь юунаас ихдэг юм бэ? Cost-ос нэгээс ихсэн. За бид нар бол яг одоо энэ дэр шууд binary search хийж штэ. Binary search хийхээр юу болох вэ? За мэдгчи. За энэ дээр за S дээр нэг нь R хуваах нь 2. За хэрвээ одоо matrix-ийн нөгөө нэг олсон row байгаа шүү дээ хэдүүлгийнхэн тий. Энэ юу н агуулгадчих магадгүй гэсэн тэр row байгаа. Тэрний mid нь target-тэй тэнцүү байх үед хэдүүлээ return true гэд. За хэрвээ if row mid нь target-аас бага байх үед хэдүүлээ яах юм бэ гэдэг зүйл байгаа шүү дээ. Target-аас бага байх үед хэдүүлээ edge-ийг шилжүүлэх хэрэгтэй. Edge-ийг mid-ийн нэмэх нэг рүү шилжүүлээд за дараа нь хэдүүлээ R нь тэнцүү мидийн хасах нэг. За ингээд хэдүүлээ олсны дараа хэрвээ эндээс олдож чадахгүй хэдүүлээ return false хийх ёстой тий. За false. За хэдүүлээ одоо бодолтой шалгаад үзье. Юу болох нь харцгаая. Хэдүүлээ энэ бодолтой of log m-ийг үржих нэ гэдэг юм дээр бодогдсон. За тэгэхээр хэдүүлээ бодолтой зөвшөөрөгдөж байна. Ерөнхий гол санаа бол binary search-ийг ашиглаж байгаа. Binary search-ийг бол 2D array дээр ашиглаж штэ тий. Тэгэхээр хамгийн ихсээд тэр одоо target-ыг агуулсан байх боломжтой
row-ыг олоод row буюу мөрийг нь олоод за тэр нөхцөл нь юу байх юм бэ гэвэл энд бичигдсэн байна те. Хэрвээ target нь одоо юунаас хит бага байх үед матриксийн тэр одоо point хийж байгаа row-ийнхоо хамгийн ихний элементээс хит бага байх үед хэдүүж bottom хөдлөгч нь bottom-о дээш зүчин. За нөгөө нөхцөлд яах юм бэ гэвэл хэдүүж top-о доош суулж штэ. За бүр нөгөө нөхцөлд хэдүүзээ тэр юугаа олчноо гэд хэдүүж үзчих болох нь. Энэ хоёрын эсрэг нөхцөлд нь бид нар тэр яг point хийх ёстой row олчлоо гэд хэдүүж үзчих болох нь. За тэгээд энэ нөхцөлийг бичиж байгаа шалтгаан нь хэрвээ олдоогүй бол яах юм бэ? Хэрвээ олдоогүй байжгаад энэ луп дууссан бол хэдүүрээ яах юм бэ гэдэг нөхцөлийг энд бичиж байгаа. За дараа нь бол энд бол яг нөгөө нэг point хийх ёстой row олцсон. Тэгээд хэдүүрээ дараа нь энгийн binary search-ийг одоо энд хийх тэр зүйлийг хийж байна тийм ээ. За ерөнхийд бодлогын санаа энэ байна. Ойлгоход бол мэдээж анхандаа бол амаргүй. Гэхдээ хичээгээд энэ хичээлийг үзээд авах тусам ойлгоно гэж найдаж байна. За өнөөдрийн хичээл таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. Баярлалаа.